Тэр он жилүүдэд сайн мэдээ номлож эзнийг гэрчлэхээр газар сайгүй хэрэг ниссэн дээ. Эзний төлөө зарлагдахаар бүх зүйлээ орхисон. Дараа нь Хятадын коммунист намд мөшгөн хөөгдөөд 8 жилийн турш гэртээ харайг уудаг. Тухайн үед би олон зуун чуулган байгуулсан. Яасан сайн хөл вэ? Ян ах үнэхээр эзэн тайртай юм аа. Сайн мэдээ номлохын тулд маш их зовж шүү. Та бусдад хүндлэгдэхийн тулд өнгөрч байна. Энэ нь хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч байгаа биш үү? Иймэрхүү зүйл хийх нь Бурхныг гэрчлэх биш. Доромжилж байгаа хэрэг. Бурханд итэг гэж урамшуулахын тулд тийм маягаар би нөхөрлөдөг юм. Би байр суурийг басалж чухалчлаад өнөнхөө дуулууртай байдаггүй. Миний завгарсан зан чанарт Бурхны шүүлт хариуцгалт үнэхээр хэрэгтэй юм байна. Намайг хамгаалаач гэж Бурханаас гуй. Надтай харьцаж намайг засахаар Бурхан хэнийг ч явуулсан байна. Би дуулууртай дагах болно. Үнэмлэхэ. Бүгд эргний үнэмлэхэ гаргаад бэлд. Яв. Эргний үнэмлэхэ. Авчихсан. Шинийг авч амжаагүй. Үнэмлэхний төрөл авалгаа энэ байна. Гарчвэ. Дараагийнх нь Тэшээ яв. Алив, нааша хүрээд ир. Хордол. Чи бидэнтэй явж байцаалтанд орох хэрэгтэй. Яв. Юу болоод байгаа юм бэ? аваад ир. Ийшээ яв. Со. Дахиад асууя. Чамайг хоожээгваа гэдгүү? Үгүй ээ. Хоожээгваа бол алуурчин. Чи хоожээгваа шиг харагдаад байна. Би хоожээгваатай огт төсөгүй. Та нар яагаад намайг хоожээгваа гэж зүтгээд байгаа юм бэ? Нүд хамар амын харал да. Надтай төстэй юу ч алга. Сайн харал да. Дарга. Хоожээгваа. Зүгээр л үннээ хүлээ. Энэ алуурчин чи биз дээ? Би алуурчин биш ээ. Яагаад намайг алуурчин гэж хэлүүлэх гээд байгаа юм бэ? Энэ чи биш юм уу? Харал да. Та намайг зөхөх ямар хэрэгтэй юм бэ? Ямар эрэгтэй юм гинэ? Бос. Хараа л идэх. Үннээ хүлээ гэж хэлээ үстэ. Үннээ хүлээ гэсэн шүү. Босооч. Хараа л идэх. Үннээ хүлээ гэсэн штэ. Үхэнд орохгүй нэ. Та нар хууль дагддаггүй юм уу? Хууль аа? Чи хууль хүсээ юу? Навсагтлан зод. Үннээ хүлээх үү? Хэлээч. Энэ чи мөн үү? Хариулаач. Энд чарга хүрт. Чи өөрийгөө алуурчин биш гэлээ. Нотлох гэрч байна уу?
Гэрийн чи утасны дугаар хэдэв. Танаа гэр бүл хэн гэдгийг чи нотлох ёстой болох нь. Манайх гэртээ утсаггүй. Утасгүй. Хөршийнхөө утасны дугаарыг өгвөл болох уу? Бичэдх. Чимээс олбосоо энэ дугаар холбогдохгүй байна. Чи өөрийгөө алуурчин биш гэдэл байх уу? Миний танд хэлсэн бүхэн үнэн. Би танд худлаа хэлээгүй. Овцсын тайч. Алив Та нар яаж яаж тоглоом тогломоор байгаа үстэй. Зүгээр байж ба. яах гээд байгаа юм бэ? Номхон зогс. Би чамайг номхон зогс гэсэн ч. Босооч. Хараал идэг. За. Чи хэлэх үү? Чи мөн биз дээ? Би үнэхээр биш. Хараал идэг. Чи их зүрүүд юм аа. Ястай зүрүүд навш юм аа. Хараал идэг. Чи үнэхээр тэсвэртэй юм. Бас. Ой, бошол. Босооч. Хордол. Явган суу. Харин одоо дуулаад. Би бяцхан болжмрыг дуул. Дуулаач. Би мэдэхгүй шүү дээ. Хараал идэг. Дагаа дуул. Би бяцхан болжмор. Би нисмэр байгаа ч өндөрт нисэж чаддаггүй. Дуул. Дуулаач. Дуул. Би бяцхан болжмор. Дуулангаа дэвхэц. Дэвхэц. Би бяцхан болжмор. Альва сайн дэвхэц. Бэтгэ зогсоорой. Би бяцхан болжмор. Чин сэтгэлээсээ дуул. Би бяцхан болжмор. Цааш нь дуул. Дараагийн мөрийг Би нисмээр байгаач бууж чаддаггүй. Ойлж үз. Буруу байна. Би өндөрт нисэж чаддаггүй шүү дээ. Дахиад. Би нисмээр байгаач өндөрт нисэж чаддаггүй. Яг зөв. Бууж өгөхгүй юу? Чамайг зөв дуулвал 1, буруу дуулвал 2 цохиё. Дуулаад бай.
Хурдал. Би яцхан болчмор. Би нисмээр агаач өндөрт нисч чад. Болж байна шүү. Нисэх гээд үз. Нисэд ба. Би яцхан болчмор. Би нисмээр агаач өндөрт нисч чаддгүй. Дахиад зүг байна. Дуулаад бай. Алив. Бэтгий зогсоорой. Яцхан. Дахиад. Би нисмээр агаач. Тэгээд нисэж. Яагаад надад ийм зүйл тохиолдож байна вэ? Би буруу зүйл хийж Бурхны гомдооход сахилгажуулагдж байх юм болов уу? Бурхан минь. Би завгарсан цан чанараа илжлээд таны гомдоосон байх. Би гэмшихэд бэлэн байна. Ойрд би бусдад хүндлүүлэхийн тулд цуглаан дээр нөхөрлөхдөө өнгөрч байсан удаа надад би. Ингэхдээ Бурхны зан чанарт халдаж Бурхныг намайг зөв үзэж үдсэн ядахад хүрэгв. Тэр он жилүүдэд сайн мэдээ номлож эзнийг гэрчлэхээр газар сайгүй хэрэг хийсэндэ. Тэр хугацаанд би Бурхнаар өрөөгдөж олон зуун чуулган байгуулж чадсан. Тиймээс эцсийн өдрүүд дэх Бурхны ажлыг шийдэмгий хүлээн авсан. Хэдхэн сард 5-6 мянган хүн сайн мэдээг хүлээн авсан. Хаанчлалын сайн мэдээг номлож, гэрчлэх үүргээр Бурхан биднийг өргөмжилдэг. Тэгснээр хүмүүс Бурханд эргэн очиод Бурханы үгийг сонсож авралыг хүртдэг. Бид бусдаар бишрүүлж, шүтгүүлэхийн тулд өнгөрөх юм бол яаж хүмүүсийг Бурханы өмнө авчрах юм бэ? Хүмүүсийг өөрсдийнхөө л өмнө авчирч байгаа шүү. Иймэрхүү зүйл хийх нь Бурханыг гэрчлэх биш, доромжилж байгаа хэрэг. Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зурж эсэргүүцдэг нэг юм. Тэд бол Бурханы дайсан Антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсгансан хандлагатай байдаг. Захирагдах өчүүхэнч дур сонирхол хизээч байгаагүй бохоод дур таяа захирагдаж өөрийгөө даруй болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж хиндэж хизээч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бохоод бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Бурхан минь, би маш их биеэ тоож өөрийгөө зөвтгөж байж газар сайгүй хонгирч номлолдоо сайрхсан. Би ямар ч эрүүл ухаангүй байж таны зан чанарт халдсан юм байна. Дарга, аваад ир. Ян Миньюан. Танай орон нутгийн цагдаагийн хэсэг нэр усыг чин баталгааж болсон. Чи явж болно. Чиний эдлэл хэрэглэл бас мөнгө чинь. Бид чамайг байцаахад өчнөө хоног үрлээ. Бидний зарим нь илүү цагаар бас амралтын өдрөөр ажиллах ёстой болсон. Тэгээд чамаас юу ч олж мэдээгүй. Тэгэхээр өнөөдөр өдийн хоолыг чи даасан болог. Явж болно. Яв. Яваач.
Ямаав. Хүүе. Чи яаж хавэ? Цагтаа нарт задуулаад. Болгоомжтой. Яг юу болоо вэ? Сахилгажуулагдах нь сайн зүйл. Бурхны үгэнд хэлдгээр та нарыг аврах гэсэндээ би сахилгажуулдаг. Энэ нь Бурхны чамайг их хайр байж. Бурхан завхарлыг чинь ариусгаж байна. Бурхны үгийг нам аваад өгдөө. За. Би чамд эм бэлдээтгэе. Хүн байр суурийг хүсэх тусмаа илүү ноцтой харьцалт амсаж улам их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үн цэнэгүй. Тэднэр эдгээр зүйлийг бүрэн хаюулахын тулд харьцаж шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийн хүртэл ийм маягаар эрэл хийлвэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэл хийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Үннээр цангадаггүй хүмүүс үннийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролдтоо төвлөрдөггүй. Харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурхныг гих хайр. Түүнд ойр дотн байдлыг чинь хязгаарладаг зүйлд төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Амийн замыг хайрладаггүй. Бурхныг өргөмжилж түүнд гэрчлэл хийдэггүй. Байр суурийнхаа төлөө хувилддаг. Өөрсдийгөө магтдаг хүмүүс өнөөдөр ч гэсэн хэвээрээ байгаа босоо. Тэднийг аврахын үнц нь юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй. Тэрч бүхэл хэр их мэрэгчснээс чинь хамаардаггүй. Харин ч чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсхээс хамаардаг. Та нарын дүр Бурхныхаас ч илүү агуу. Та нарын байр суурь Бурхныхаас ч өндөр бөгөөд. Хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй. Та нар хүмүүсийн шүтдэг шүтэн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлж болоогүй гэж юу? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах төгсөн үе байх бөгөөд. Та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй таягдан хаягдах ёстой цогцснууд болно. Бурхан минь. Бурхан минь. Би үнэхээр муухаг байж. Үүргээ биелүүлэхийн оронд би алдар нэр байр суурь хөөцөлдсөн. Би маш ухаангүй байж. Намайг сахилгажуулвал таарах байж. Шийтгэвэл таарах байж.
Нана, чам дээр зочид ирлээ. Ян аха. Шуу аха. Жоо аха. Сайн байна уу? Би тань яаж вэ? Дээрдэж байна. Бурхан талархъя. Хавьгүй дээрцэн. Гэхдээ хавраг жаахан өвдөд л байна. Алив сууцгаая. За. Би баривчлагдаж эрүүдэн шүүгдэхдээ Хятадын коммунист нам үнэндээ хэр ёрын юм уу харгис гэдгийг харсан. Коммунист намыг үзен ядаж байна. Хилээд юу? Гэхдээ энэ сатанлаг эрүүшүүлд бас намайг синхруулсан. Би бурхны үг уншиж өөрийгөө эргцүүлж байлаа. Тэгээд бурханд олон жил итгэсэн ч үннийг эрэлхийлдэггүй гэдгийг олж харсан. Би үүргээ биелүүлэхдээ байр суурь, алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлдөн бас бусд нь Жоо ахын нөхрөлийг сонсох дуртай байгааг хараад атаархсан. Бусдад хөндлүүлж, шүтгэхийн тулд өнгөрч байр суурь олж авах арга сэтсэн. Жоо ах надтай харьцахад би ахын зөв гэдгийг мэдэж байсан ч нэр төр байр суурийг хамгаалахын тулд ахтай маргасан. Бардамзам байр суурь хүсэх хүсэл минь дэнд хүчтэй байсан. Бурхнаас имэж бурхныг дуулууртаа дагах завдал байгаагүй. Би зөрөвд тэрслүү байж. Тиймээс бурхан намайг сахилгажуулах гэж энэ орчныг бүтээсэн. Энэ сатанлаг эрүүшүүлтийн дараа би ухаан марсан. Бурхны зан чанар үнэхээр халдашгүй гэдгийг олж харсан шүү. Аминь. Бурхан намайг аврах гэж сахилгажуулдаг нь зөв байсан. Бурхан талархаж байна. Аминь. Бурхан талархъя. Бурхны сахилгажуултыг туулж сургамж авах нь Бурхны хайр. Завхарсан хүмүүс бүгд бие тоож өөрийгөө зөвтгдөг. Бид их санаархалтай. Алдар нэр ашиг хонжооны төлөө тэмцэлдэж бусдад бишрэн шүтэгдэх гэдэг. Бурхны хатуу гисгэлт шүүлт цээрлүүлэлт сахилгажуулалтгүйгээр бид өөрсдийгөө үнэхээр мэддэггүй. Тэгээд өөрийн мэдлэггүй Бурхныг шүүж эсэргүүцээд гэмшиж өөрчлөгдөхөд маш хэцүү байдаг. Тийм ээ. Би яг тийм төрлийн хүн. Би гойд их бие тоож өөрийгөө зөвтгдөг. Тэгээд Бурхны шүүлт гисгэлтийг туулсны дараа л баг зэрэг өөрчлөгдсөн. Би үнэхээр бие тоодог байж. Эзэнд итгэхдээ Паулыг маш их биширдэг байлаа. Агуу удирдахч болж, агуу тэтэм хүртэж, эзэнтэй хамт хаанчлагаар эрэлхийлдэг байсан. Миний их санаархал үнэндээ аимшигтай байж. Төгс хүчит Бурхныг хүлээн авсныхаа дараа надад чадвараа харуулах сайхан боломж гарлаа гэж санагдсан. Би сайн мэдээ номлож илүү олон хүн олж авч агуу удирдахч болохыг хүссэн. Тиймээс би бүлгүүдэд сайрхан ярьж хүмүүсээр тойрон хүрээлүүлэхэд дурлаж, бусдад бишрүүлж, хөндлүүлэхэд дурлаж байж. Энэ хэд хоногт Паулын талаарх Бурхны илчилгээг уншаад байр суурийн эрэл хайгуулынхаа мөн чанарыг ойлголоо. Бурхан талархъя. Бурхан номлолдоо хэлдгээр зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг. Тэд гадагш гарч үг хэлж ажил хийх дуртай. Мөн цуглаанд оролцож номлох дуртай. Хүмүүс өөрсдийн сонсож шүтэж тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх мөн дүр төрхийн бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье. Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авиралдаг бол бие тоосон агаад ихэрхүү гэдгийг харуулхад энэ хангалттай. Тэд бурханд шүтэн мөрөгдөггүй. Тэд өндөр байр суурьнд тэмүүлдэг ба бусдыг удирдах, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол сатааны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь бие тоосон ихэрхүү зан. Бурхныг шүтэн мөргөх дургүй байдал бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно. Амен. Аминь. Бурхны үгийн өөр нэг хэсэг бас завхарлын минь үннийг хэлж өгдөг. 692 дугаар бүлэс.
Би уншаад өгье. Тэг. За. Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаа тайгаар зорж эсэргүүцдэг нэг юм. Тэд бол Бурханы дайсан Антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд дайсансан хандлагатай байдаг. Захирагдах өчүүхүнч дур сонирхол үе бөгөөд. Дур таяа захирагдаж өөрийгөө даруй болгосон удаа байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж хэндэж хизээч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг мохошгүй бааtruуд гэж хэлж болох юм. Тэд үг номлохыг өөрсдийн эрхэм үүрэг болгодог. Тэд ариун агаад халдашгүй дархан үүргээ жилээс жилд үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэнч хурж зүрхэлдэггүй. Ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрен үеэс эрен үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж Бурханы гэрт хаан болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн миний ажлыг нураах гэж оролддог. Энэ амьд диаволууд миний нүдний өмнө оршин тогтнохыг би хэрхэн зөвшөөрөх вүлээ? Амен. Бурханы үгийн өгүүлбэр бүр миний завхарлыг оновчтой төгс шүүдэг. Олон жилийн хөдөлмөрөө эргэцүүлэх нэ. Байнга нэр хүнд байр суурь хөөцөлдөж өөрийгөө өндрөр үнэлэн бусдыг өөрөөсөө доогуур дорд гэж үздэг байж. Би хинтээж хамт байсан үргэлж удирдахыг хүснэ. Бусдад бишрүүлж бусдыг дагуулах дуртай байлаа. Бусдын магтаал сайшаал сонсоход үнэхээр дурлаж. Намайг биширч даагдаг хүмүүстэй хамт байх дуртай байсан. Өөрийн мэдлгүй Бурхныг хойш тавьж хаад Бурхны хүсэл хүмүүс тавьдаг шаардлагыг хизээч тунгаагаагүй. Цуглаан дээр болон хүмүүстэй хэлэлцэхдээ би ангирч өөрийгөө гэрчлэх дуртай байлаа. Бурхныг өргөмжилж гэрчлэх нь ховор байсан. Хүмүүс чүтэгдэж өөрийгөө дуулууртай дагуулахыг хүссэн. Миний хийсэн зүйл мөн чанартай Бурхантай хүмүүсийг бол хацалдаж байж. Энэ тэргүүн тэнгэрлэгчийн уг чанар. Би Паулаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Эзэн Есүс гарч ирж ажиллахыг хараад Паул улайран эсрэг үзэж яллаж тэрч бүхэл эзний шавнарыг баривчилсан. Гэсэн ч Бурхан Паулд гэмших боломж өгсөн. Бурхан Паулд үзэгдэж илж болгосон шүү дээ. Гэхдээ Паул нүглийнхээ төлөө гэмшээгүй. Сайн мэдээ түгээх боломжийг ашиглаад эзнийг өргөмжилж гэрчлэхийн оронд Паул сайрхаж өнгөрсөн. Тэгээд эзэн Есүсийн илэрхийлсэн бүх үннийг номлоогүй. Эзний үгийг хэрэгжүүлсэн туршлага гэрчлэлээ хэлэлцээгүй. Бас эзэн Есүс бол үнэн, зам, ам гэж гэрчлээгүй. Харин ч эзний төлөө хэрэг зовж, гай зовлон туулсан тухайга үргэлж гэрчилж, даган дуурай гэж хүмүүст хэлсэн. Тэгэж зогсохгүй бүр би сайн тэмцлэр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын тэтэм зэхэгжээ гэж өнгөрсөн. Эцтэй Паул бүр миний хувьд амьдрах нь Христ гэсэн. Үүнээс болж 2000 жилийн турш тоймгүй олон хүн Паулыг шүтэж даган дуурайж Христ байх хэмээн эзэн Есүсийг хойш тавьсан. Энэ нь маш бие тоосон эрүүл ухаангүй явдал. Бурхан Паулыг Антихристийн сонгодог жишээ гэж хэлсэнд гайхах зүйлгүй. Амен. Амен. Миний хаалхаж байсан зам бол
Паулын зам гэдгийг одоо ухаарлаа. Тэгж аашилсныхаа дараа би үнэхээр бурхан шийтгүүлвэл таарах байсан. Гэхдээ бурхан надад нүгэлдмийн дүүцүүлж хандаагүй. Намайг сахилгажуулж, гисгээж, гэмших өөрчлөгдөх боломж өгсөн. Бурхан намайг тийм их хайрладаг юм байна лээ. Амен. Бурханд талархъя. Амен. Та 3 жилийн өмнө төгс хүчит бурхныг хүлээн авч хаад ийм мундаг туршлага гэрчлэлтэй байна. Энэ үнэхээр бурхны өрөө шүү. Амен. Бурхан талархъя. Та бид хоёр төгс хүчит бурхныг зэрэг шахуу хүлээн авсан. Гэтэл та ийм туршлага гэрчлэлтэй байна. Үнэн дээр би танд атаархаж байна. Төгс хүчит бурханд итгэх нь зөв сонголт байж. Амен. Бурхан бидэнд нинжин сэтгэл гаргалаа. Яг Бурхан талархъя. Бурхан талархъя. Би нэгүүлслийн эрен үед эзэнд итгэхтэй. Бурханы ерөөл нэгүүлсэл хөөцөлд хөдлөө анхаарад нүгэл үйлдэж, нүглээ улайх мөчлөгт өргөтүүлэн амьдардаг байсан. Сатаанлаг уг чанарынхаа хүлээст амьдрах нь тарчлаанаас цаашгүй. Тийм ээ. Одоо бид төгс хүчит бурхны шүүлт хэсгэлтийг хүлээн аваад өөрсдийгөө мэдж завхарлынхаа үнэн мөнийг олж харж өдөр ирэх тусам ариусаж чаддаг. Хэдийгээр бид баг зэрэг зовдогч зүрх сэтгэлдээ сайн сайхан найдлагтайж итгэл маань нэмэгдсээр байдаг. Нэг өдөр завхрал маань бүрэн ариусч бурхныг үнэхээр дуулууртай дагаж хайрлаж чаддаг болох үед бид бурхны сайшаал хүртэж ерөөлийн хүлээн авах хэрэгтэй болно. Тэгэд цаашид ямар ч зовлон нулимс гэж үгүй болно. Амен. Бурхан талархъя. Бурханд талархъя. Төгс хүчит бурхны үгийн шүүлт ариусгалтыг хүлээн авч чаддаг маань бурхны өргөмжлөл нэгүүлсэл шүү. Амен. Бид үнэхээр ерөөлтөе. Бурхан талархъя. Төгс хүчит бурхны үгийн шүүлдэг гэсгэлд засалт харьцалтыг туулахдаа бид үннийг ойлгоод зогсохгүй. Хамгийн гол нь завхарсан зан чанар маань ариусаж. Бид мэс чанар эрүүл ухаанаа олж авч хүний төрхийг амьдран харуулж бурхнаас сайшаал хүртдэг. Бидний гих бурхны хайр маш хүчтэй. Амен. Бидэнд төгс хүчит бурхны шүүлдэг гэсгэлтийг туулах аз завшаан тохиосон нь бурхны өргөмжлөл ёроол шүү. Амен. Бурхны үгийн 2 хэсэг бодогдлоо үүнийг уншицгаая. Хийгээе. 1173 дугаар хуудас. Урд нь түүний авралын арга барил хамгийн их хайр инэрлийг харуулж байсан болохоор тэр бүх хүн төрлөختний төлөө өөрт байгаа бүхнээ сатаанд өгсөн билээ. Өнөө үе тийм биш. Өнөөдрийн та нарын аврал эцсийн өдрүүдэд бүх зүйл төрлөөрөө ангилагдах үед тохиолддог. Та нарыг аврах арга барил хайр юм уу, инэрл биш. Харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгэлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгэлт шүүлт өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдийч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хичнээн хатуу байвч та нарт тохиолддог зүйл бол ердөө хүний үнэргүй санагддаг цөөхөн хідэн үг бөгөөд би хичнээн их ууралсан ч бай. Та нар дээр буун ирдэг зүйл нь мөн сургаалын үг бөгөөд би та нарт хор хөнөөл учруулах гээгүй. Эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу. Өнөөдөр зөвхт шүүлт байсан ч вэ, эсвэл хайр найргүй цэвэр шүүлэлт гэсгэлт байсан ч вэ, авралын төлөө гэдгийг мэдэж ав. Одоо бүхнийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний ангиллыг ил болгож байсан ч Бурхны бүх үг болон ажлын зорилго нь Бурхныг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвхт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэр шүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө. Хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж аврахын төлөө байдаг. Амен. Бас 1010 дугаар хуудас. Би уншия. Тэгээ.
Гисхээлт хараалгүйгээр толгой бүхийх захирагдах дургу тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч өр нөлөө байхгүй болно. Та нарын ёсчуудаг хитрхи дор дагаад үн цэнэггүй. Гисхээлт шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шудраг бус дуулуургүй байдлыг чинь дарах аргагүй байна. Хуучин уг чанар чинь маш гүн үнсэлсэн байдаг. Хэрвээ та нарыг сенти дээр тавих юм бол та нар тэнгэрийн өндөр газрын гүнийг огт мэдэхгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй тул бүтээлийн эзнийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гисхээлт хараалгүйгээр сүүлчийн өдөр чинь хэдийн иржигсэн байх байсан. Ховь заяагч нь хэлэх инж хэрэггүй. Бүр чих аюулд орсон байх босов. Цагаа олсон энэхүү гисхээлт шүүлтгүүгээр та нар хичнээн их биеэ тоож хэрэг доройтхыг хэн мэдэх вүлээ? Энэ гисхээлт шүүлт та нарыг өдий хүргэсэн ба амьдралыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг эцгийн ихтэй чинь адилхан арга барил хэрэглэн сургаж боловсруулсан бол ямар ертөнцид орох байсныг хэн мэдэх вүлээ? Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд ямар нэг саад бэрхшээл өөмийн самуун учруулалгүй дагаж дуулууртай байвал миний зориг биелнэ. Та нар өнөөдрийн гисхээлт шүүлтийг хүлээн авахдаа илүү дээр байх ёстой босов. Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ? Амен. Амен. Бурхан талархъя. Над шиг биеэ тоосон, цэвдэг, байр суурьнд анхаардаг хүн Бурханы хатуу гисхээлт шүүлт цээрлүүлд сахилгажуулдгүйгээр хэр хол унах байснаа мэдэхгүй юм. Энэ шүүлт гисхээлтийг туулсан байх сайхан гэдгийг одоо мэдлээ. Энэ нь завхарлын минь үннийг бүрэн илчлээ зогсохгүй. Надад өөрийгөө болон дутагдлаа мэдэх боломж олгож, яаж хүний хамтрагч байхыг зааж, бусдыг үнэнтэй нийцэх зүйл хэлэх үед хүлээн авч дуулууртай дагах, эцэст нь хүн шиг амьдрах боломж олгодог. Бурхан талархъя. Бурханд талархъя. Ялангуяа энэ удаагийн Бурханы сахилгажуулалтын дараа зүрх сэтгэлдээ Бурханаас айж Бурханыг яаж дуулууртай дагахаа мэдлээ. Юу ч туулсан байлаа гэсэн би маш их зүйл олж авсан. Амен. Энэ нь Бурханы ёроо шүү. Бурхан талархъя. Намайг аварсанд нь Бурханд талархаж байна. Одоогоос би ямар үүрэгтэй байх, байр суурьтай байх эсхээс үл хамааран Бурханыг дуулууртай дагаж, үүргээ сайн биелүүлж, Бурханы хайрыг хариулж сурна. Амен. 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 Бурхан талархъя. Бурханы үгийн магтан дуу дуулцгаая. Хийе. Ариусгахын тулд эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийг хүлээн ав. 你只知道耶稣末世要降临，到底他如何降临？就你们这样一个罪人，刚被救赎回来，不经变化，不经神成全，你能合神心意吗？就你现在的老旧人，耶稣把你拯救回来了，这并不假。你不赎罪，这是因着神的拯救，但并不能证明你没罪没误会。你没经变化，如何能圣洁呢？你里面还尽是污秽，又自私又卑鄙，你还想跟耶稣一同降临？有那么美的事吗？
你心身少一步过程，只是被救赎，美景变化。